Сайн бацгаана уу. Өнөөдрийн бичлэгээр нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програмын цалингийн тооцоолол гэх бүлгийн баримтуудтай танилцах болно. Өнөөдрийн танилцах баримт нь цалин бодох болон ажлын цагийн бүртгэл юм. Байгууллагын ажилчдын цалинг тооцоолохын тулд дээрх баримтуудыг дараах байдлаар хийнэ. Эхлээд цалин тооцоолол хийж буй сарын ажлын цагийн бүртгэлийг хийнэ. Үүний тулд ажиллагсад болон цалин дэд системийн навигац самбарын цалин хэсгийн ажлын цагийн бүртгэл гэх зэс рүү орно. Ажлын цагийн бүртгэлийг хэрхэн хөтлөх талаар харцгаая. Дээр хэлсэнчлэн ажлын цагийн бүртгэл зэс рүү ороод эхлээд шинэ баримт үүсгэнэ. Үүссэн баримтын толгой хэсэгт эхлээд ажлын цагийн бүртгэл хөтлөж эхэлж буй эхний өдрийг заана. Дараа нь ажлын цагийн бүртгэлийг хөтлөх сүүлийн өдрийг заана. Түүний дараагаар газар нэгжийг зааж өгнө. Үүний дараагаар мэдээлэл оруулах аргыг заана. Өдрөөр болон нийт хугацаагаар гэж сонголтууд бий. Бид жишээн дээр мэдээллийг өдрөөр нь оруулна. Энэ мэдээллүүдийг оруулж дууссаны дараа баримтын хүснэгт хэсэгт байрлах бүглэх гэх товчийг дарах үед ажилчдын ажлын цагийн мэдээлэл анхны байдлаар бүглэгдэнэ. Баримтын хүснэгт хэсгийн нийт гих товчийг дарж ажилчдын нийт ажилласан хугацааг харах боломжтой. Уг мэдээлэл нь дараах байдлаар харагддаг. Өдрөөр мэдээлэл оруулах аргын нэг сул тал нь өдөр бүр ажилласан цагийг нэг бүрчлэн оруулах шаардлагатай байдаг. Учираас ажиллагаа ихтэй. Харин мэдээлэл оруулах аргыг нийт хугацаа гэж сонгвол хүснэгт хэсэгт бүглэгдэх мэдээлэл дараах байдлаар харагддаг. Энэ мэтчлэн ажлын цагийн баримтад мэдээлэл оруулсны дараа баримтыг хадгалж хаана. Ажлын цагийн бүртгэлийг хөтөлж дууссаны дараагаар цалинг бодно. Цалинг бодох баримтыг үүсгэхийн тулд ажиллагсад болон цалин дэд системийн навигац самбарын цалин хэсгийн цалин бодох гэсэн зэс рүү орж Create давчдарж шинэ баримтыг үүсгэнэ. Уг баримтын хүснэгт хэсэгт эхний ээлжинд дараах мэдээллүүдийг бүгэлж өгнө. Цалингийн тооцооллыг хийж буй сараа сонгож өгнө. Уг цалингийн тооцооллыг хэдний өдрөөр хийж буйгаа зааж өгнө. Үүний дараагаар цалингийн тооцоол хийж буй хилтэс буюу газар нэгжээ зааж өгнө. Баримтын толгой хэсэгт мэдээллүүдээ оруулж дууссаны дараагаар бүглэх гэсэн товчийг дарахад өмнө нь оруулсан томьёо, тохиргоо гэх мэт зүйлүүдийн дагуу мэдээллүүд цалин бодох баримтын хүснэгт хэсэгт бүглэгддэг. Үүний дараагаар тооцох товчлуурыг дарахад цалин бодогдно. Тооцох товчийг дарахад таны хийсэн тохиргооноос шууд хамааралтай байдаг учраас хавцуудаар дамжин мэдээлэлээ шалгах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар мэдээлэл буруу бүглэгдсэн байгаа тохиолдолд та тохиргоогоо шалгаад цалин бодох баримтын хүснэгт хэсэгт татварыг дахин тооцоолох гэх товч бий. Энэ товчон дээр дарж тооцооллыг дахин хийнэ. За баримтаа баталгаажуулъя. Цалин бодох баримтан дээр үндэслэн зөвхөн дансны бичлэлтүүд мэдээлэл хийгддэггүй. Үүнээс гадна нэмэлт маш олон хүснэгтүүдэд мэдээллүүд хуримтлагддаг. Энэ мэдээллүүдийг харахын тулд цалин бодох баримтын ДТ, КТ буюу Debit Credit гэсэн товчон дээр дарж харах боломжтой. Бидний харагдаж байгаа эхний хавцанд дансны бичлэлтүүд харагдаж байна. Бүртгэлийн параметрын тохиргоонд хийсэн тохиргооноос шалтгаалan цалин бодох баримтын дансны бичлэлтүүд ажилтан бүрээр эсвэл хилцсээр гэж үүсдэг. Дараагийн хавцнуудыг харж байна. Энэ хавцан дээрх мэдээллүүд дээр үндэслэн цалингийн хүснэгт, нийгмийн даатгал, хувийн орлогын албан татврын тайлангууд гэх мэт програм дээрээс гардаг маш олон тайлангууд мэдээлэл авдаг.